Ингээд ихний мэдээлэл Улсын хурлын 900 байнгын орооны даргад иргэдээс Улсын хурлын гишүүн Нарантуяа Наарагийн талаар гомдол мессежээр ирсэн учраас хариуцлага тооцоолжээ. Харин бүтэн өнчин хүүхдүүдэд иргэдийн хандваар байр орон сууц авч өгсөн Мөнхтуяа гишүүн хүүхдүүдийг байрнаас нь гаргаж багш нарыг амьдруулж хүүхдүүдийн эрх зөрчсөн асуудлаар гомдол санал ирээгүй учраас арга хэмжээ авахгүй гэлээ. Ард иргэдээс бол нөлөөлгүй болон гомдол миний гар утсаар ирлээ. Бичгээр сая дөнгөсийнхаа ороод ирлээ. Нарантуяа Наара гишүүнтэй холбоотой одоо энэ сошиал орчинд иргэдтэй одоо зөв бүсээр харьцаж байгаа асуудалтай. Иргэдэд одоо иргэдийг зөв бүс хараад оромжсон ч гэдэг юм иймэрхүү агуулгатай гомдол ирлээ. За мэдээж энэ бол одоо Улсын хурлын гишүүнд байж болохгүй ёс зүйн мөн үгүй, ёс зүйн зөрчил мөн үгүй мөн. Биднэрт одоо дүрмээр хуулиар олгогдсон эрх мэдэл буюу одоо сануулгах, уучлал гуйхыг шаардах, цалингийн 20% хасах гэсэн одоо ийм гурван зүйл дээр л бид нэр хариуцлагын асуудлаа ярина. Мөн дээр ямар байна? Туяа гишүүнтэй холбоотой яг албан гомдол бол надад гарч ирээ. Миний хувьд бол энэ ёс зүйн зөрчил биш ээ. Хоёр хүний хоорондын харилцааны асуудал. Нэгдүгээр, хоёрдугаарч миний хэлсэн юм бол бас ор тас үнний оргүй юм бол биш ээ. Нийгэмд байгаа үзэгдлийг гашуунаар нь үнээр нь хилцсэн нь одоо ёс зүйн үйлдэл юм бол тий. Одоо энэ дотор чинь тэр чигтэл нийгмийн одоо үнэн бодит явдлыг ярьж байгаа хүмүүс байгаад байгаа эцтэй тий. Тэгэхээр зэрэг энэ одоо ер нь бол авах арга хэмжээндээ бол бас бодох хэрэгтэй, бодоорой. Тэгээд миний хувьд бол одоо ямар нэгэн байдлаар олон нийтээс олон нийтийн өмнө буруутай үйлдэл хийсэн, ёс зүйг авирсан тийм байхгүй учраас уучлах байхгүй гэдгийг бол хэллээд гарч ирлээ. 3 дүүн эзгүй болоод 2 багш харуулаад хажууд нь байсан юм. Тэгээд нөгөө хүүхдүүдийг бүр харах эзэнгүй ер нь хэцүү бахаар нь сумын сургууль руу явуулсан байхгүй гуйж гаад доктороштой. Тэгээд зүү хараагийн. Тэгээд дүүнрээ явсны дараа өөрөө байсан, нөгөө жирэмсэн байсан их чинь. Тий. Тэгээд ямар хоёр багш? Зүгээр л 2 оюутан хүүхэд. Багш биш. Тий, оюутан хүүхэд. Тэгээ ер нь гэхдээ та нар араа энэ нүүрсний хулгай, том хулгай хийсэн хүмүүстэйгээ л хөөцөлт. Би ямар ч гэмтэрэг хийгээгүй. За Улсын хурлын ёс зүй дэгийн байнгын хороо одоогийн байдлаар чуулганы хурлыг таслалтаараа тэргүүлсэн. За Улсын хурлын гишүүн Баттулга, Лүндэг, Нарантуяа Наара гэсэн 3 гишүүнд сануулгах, уучлалт гуйлгах, цалингаас нь хасах гэдэг арга хэмжээнүүдийн аль нэгийг нь авахар тогтсон гэлээ. За харин засгийн газрын сайдын бие талцсан Улсын хурлын гишүүн найдлаа. За бүтэн өнчин хүүхдэд ард түмнээс хандив босгож авч өгсөн байрныхаа гэрчлэлийг нь шилжүүлж өгөхгүй удсан. За хандивын мөнгийг нь зориултын бусаар ашигласан. За хүүхдүүдийн нэр төрд хаалдаж дүүнараа авч явж чадахгүй эвгүй охин байсан. За арчаагүй гэх мэт үгсээр хэлж эрхийг нь зөрчсөн асуудалд хариуцлага тооцохгүй гэлээ. За учир нь энэ талаар иргэдээс ямар нэгэн санал гомдол ирээгүй гэсэн юм а.